Дархуул аймгийн инженерүүдийн холбооноос санаачлан Дархуул аймгийн засаг дарга 5 газартай хамтран орон нутагт үйл ажиллагаа явуулдаг зам тээвэр мэргэжлийн боловсролын холбоод эрчим хүч, усан хангамж, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, барилга, мэдээлэл холбоо, боловсрол хөнгөн үйлдвэрлэл, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулан Дархан хотын хөгжилд инженерүүдийн оролцоо зөвлөгөөнийг зохион байгууллаа. Бид Дархан аймгийн дараагийн тэр дундаа энэ төвлөрсөн Дархан хотын дараагийн хөгжлийн тодорхой асуудлууд за мөн энэ хөгжлийг түргтгэх хөгжилд хувь нэмрээ оруулах энэ инженерүүдийн маань бодол санааг энд сонсох за ингээд үүнийгээ бас энэ бодлогын баримт жижигт цаашдаа оруулах энэ чиглэлд бол саналуудын нэгтгэж сонсож байна. Тус зөвлөгөөнөөр салбар бүрийн инженерүүд тулгамдж буй асуудлуудаа ярилцаж цаашдын Дархан хотын хөгжлийн чих хандлага, гар шийдлийн талаар харилцан сонсолцсон юм а. За энэ зөвлөгөөний үр дүн дээр бол инженерүүд маань чиглэлээр нийт 8 салбарын инженерүүдийн яг тулгамдж байгаа асуудал юу байгаа. За энийг цааш нь хэрхэн засаг даргын үйл ажиллагаа болон бусад мөрийн хөтөлбөр тусах уу гэдэг бид нар аль бие усаар зөвлөгөөний дараа зөвлөмж болгоод аймгийн иргэдийн хоролд мөн засаг даргад бол өргөн байна. Эдгээр асуудлуудыг ирэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрийн хөтөлбөрт орно гэдэгт найдаж байгаа юм а. Тос зөвлөгөөнд оролцож буй инженерүүд салбартаа тулгамдж буй асуудлуудаа ийхүү ярьж байна. Дархан аймаг энэ дараагийн Улаанбаатар хот төлөвлөлт нь алдагдаагүй. За нөгөө бетонын ширэн болохгүй төлөөл явж байна. За тэгэхээр хот төлөвлөлтөн дээр бид нар анхаарахгүй бол зарим газар хэсгүүд дээр бас хороол дотроо төгжрөх нөгөө зогсоолын асуудал гэдэг ийм асуудлууд гарч байгаа. За тэгэхээр бас нөгөө хороолын басаадны өмнөний төлөвлөлтүүд бас алдагдж эхэлж байна гэж харж байгаа. Тэгээд энэ дээр бас санал бодлоо хэллээ. Эрчим хүчний хэмнэлтэй барилгын аудит дээр эрчим хүчний хэмнэлтэй барилга барьдаг аж ахуйн нэгжийг дарханд бас чадахжуулах, дархандаа бас өөрсдөө асуудлаа шийддэг ийм асуудлыг ярих гэж байна. Дулааны эрчим хүчнүүд бол бид нар нөөц бараг дуусч байна гэж хэлж болно. Ер нь бол яг өнөөдрийн байдлаар 2030 он гэхэд бид нар дулааны эрчим хүчээр хангахад маш хүндрэлтэй байдалд хүрнэ. Залуус 1-2 дугаар хороол ашиглалтанд орох гэж ашиглалтанд орно. За өнөөдрийн өсний нэмж байгаа орон сууцыг бид нар дулааны эрчим хүчээр хангах маш хүндрэлтэй байдалд хүрчээд байна. Тэр асуудлыг би бас сая хөндөж ярьлаа. Аливаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд маань өнөөдрийн хувьд хамгийн их тулгамдж байгаа асуудал бол хүний нөөцийн асуудал байдаг. Үнэн нь бүхэл Шарангол Дархан аймагт зохион болгож байгаа уул уурхай болон аж ахуйн нэгжүүд маань тулгамдж байгаа асуудал. Энэ асуудлыг шийдвэрлэх үүнд бол компанийнхаа төлөөлөл үг хоолойгоо дуу хоолойгоо сонсгоё гэж энэ зөвлөгөөнд оролцож байна. За энэхүү зөвлөгөөнөөс гарсан саналуудыг бодлогын баримт бичиг тусахаар зорж байна.